Манай арч нь ямар гоё очив вэ? Ямар гэж байна? Түр шиндээ хэлээд өгсөж. Тэгэхгүй яах юм чи? Басар дээр ганц охин юм надад хүн гоож ирэх гэж чинь болсон. Амтны дүдэн дээр олигдсон харагдах ёстой байгаа үстэй чи даа. Би таныг хайхад байх юм. Яах вэ? Билгүүнээс чи сайн сонсоо. Та билгүүнийг ороод ирэнгүүт нэг л өөр болчих. Яах вэ? Би дуурдаад, хөмсгөө сангатаад, гадаа уясаагаа нөхөд гас нүшдөөд. Гэрт мэдж байгаа шумуудыг хөөж ирснээр цонхож унгаагаад, үсэн шумуудаа цангаад, чи миний охиныг дээрдгүүл ийм байдалд орж байгаа юм даа гэнэ үү? Авбарт гэж байгаа юм. Наав мэйдгийн шүгүүдийг анхнаас нь мэдрүүлэх гэж байгаа байхгүй юу? Би чи шумуудан дээр мэдрүүлээд тахтай яах вэ? Тэгэхгүй яах вэ? Энэ охиныг одохноо муухай авах юм бол энэ чинь нэг аав нь өмөрөх ёстой байхгүй юу? Аав нь бид айхтар хүн байдгийг анхнаас нь мэдрүүлэх ёстой байхгүй юу моосоо баялаа. Хэдүү? За. Тэгээд би одоо энэ нь хоёроо гэдэг би энэ хэдүүд явахгүй гэж бодож байгаа. Энэ гихтэй амьдрал мэдүү? Нэг өрөөндөө амьдрал. Тэр өдөр нэг орон дээр унц. Адтай ундрахтаа бид хоёрын дундаар би орж унтсан. Тэгээд ээж хаагур унтахыг шалтгаан гिचээд юм байгаа яах вэ? Йой. Ер нь надад нөхөс авахгүй байна дөө. Яаш гистэй хөвчтэй. Охин минь чи ууш. Охин хүүхдээ эцэг хүний зовлон чи ойлгохгүй байна заа юу. Ямар хэцүү байдаг гэж бодож байна. Сэтгэл ингээд дүгшээстэй охины юм яаж чухал ийж чигвэл гэж болоод байдаг байхгүй юу? Гадэр яг одоо нэг худууд чи ийж гойно гэсэн заа юу. Одоо эмээ чи ийж байж ах хэвээр. Эмээгээ яваад дуудаад ирэн дөө. Тийштэй ганц яссан ш мэдгүй чи эмээ шүү. Тэггүй яах вэ? Каса би эмээ дуудаад ирээва. Ямар гоё. За хинтээ. Яаж гоё юм бэ? Хинтээ. Наа дэвчин. Юу л үстэй. Эндээ чи би зуны 3 сар тайлаг өмсөж байгаа шүү дээ. Тийм биш үү? Хайшаа нүднүүдээ хөшиг татсан явж идэм үү? Намайг анхаараа хөшгөө татсан хаачаад намайг өөр хүн анхаараа нээж мэгээ яваад идэм шүттэй чи чинь. За миний хөшөө. Одоо ходоод ирэх чинь. Тэгэхээр хоёул одоо хашаа хороогоо цэвэрлээ худгаас усаавэ. Буузаад ирнэ цайгаа чанаа. Тэгээ цайгаа ажиллаа хуваарлаад очиж үзүүлэх үү? За тэгээ хашаагаа цэвэрлэх үү? Шатчих. Энэ хоёрын самбараа чи заяа. Хин цэвэрлээ үзчих. За энийг авбал асаашаа цэвэрлэн, энийг авбал би асаагаа цэвэрлэн. За энэ хоёрын ажил нөх бай. Энэ чи цэвэрлээ. Яа. За одоо худгаас усяах үзчихв. үгүй. За тэгээ за. Энийг авбал унаа, энийг авбал унаа. За энэ хоёрын одоо энэ очи. Яа. Миний үгснээр авсанхмаа. Насаараа өөртөө ашиггүй бариад сонгох юм дандаа. За одоо боцож ирэх үү заяа. Юм уу чи үздэг юу юм? Энэ удаа би үзсэн заяа юм дөө. За энийг аваад би бодож гин энийг аваад би бодож гин дөө. Ажил вэ? Ямар юм бэ? За энэ яа. Би чигээр хэрэг. Ашгүй. За. Одоо цайгаа чангаа үзсэн. За үгүй. Энийг аваад би цаашаа энийг аваад би цаашаа бошоо. Ажил вэ? За цааш нь хамт хийх юм авъя. Яа. Тийшэн харав. Ийм юм мэдэгдэн байна. За гоё сайхан хуваарлах хэрэгтэй харин. Сангад зовоод байсан чи. За тэгсэн чи бас ингэсэн. Өнөөдөр өглөө манай сумын төв хамгийн сайхан үг хэмбэ гэсэн санал асуулга явууллаа. Тэгсэн чи манай нутгийн ихэнх ирчүүд дулмаа гэж юм. За үлсэн хэсэг нь янжмаа гэж юм. Яг ганц хоёр наяг асан үг намайг гэх юм да. Миний өгсөн бол хэлэндээ хинэний. За би түрүү хинэний. Хэлч. За наш их юм байна. Шопи. Чи хэлч босод хүмүүс намайг ихгүй нарахгүй шүү. Шотиё. За би өөрөө заяа. За энийг аваад ямжгаад энийг аваад би сайхан үгүй. За энэ гурав яа нах. Яа, игүүн дата. Ундааш тэг. Сайн. Ой би сайхан үгүй. Ой
шудраг сонголт вэ? Миний шийдэж. Хашаа зэрэг тудаас усаа аваад буудаж ингэ цаагаж авч. Би орж унтлаа. Оо, бүр хамаргүй. Ээж хаана? Үгүй минь. За нөгөө хотод нь яасан. Ээж минь. Бидний та яаж чинь? Хоёр яасан бид нөө. Би аав надад бүх юм хийчих. За. Ээж би сая имийг туурвчаад ирлээ. Яасан? Имийг туурвчаад ирлээ. Хүчи ямар гүлэг төрүүлж байгаа юу? Имээгээ төрүүлэх нь яаж вэ? Имийг чи намайг өдөржингөө дагахтай амар юу? Тэр хойноос үргэлж байгаа юм шиг тий. Тэгээ бүтэнгүүт хүмүүс харахаараа тийм ээжээ имээгээ гадуурхай явсан гэж хараад байгаа байхгүй юу? Миний яах гэдэм бэ? Нөгөө ээжийг би авч яваад 14 хоногийн өмнө зүү тавилсан шүү дээ. Тэгсэн чи үнтэй заавал 10 хоногийн курс имчгээ хийх гинэ чинь. Чи нэг удаа 30,000 300 мянгаар би зүү тавилж чадахгүй. Зүгээр өөрөө авч өөрөө баахан зүү бөндөж аваад өдөртөө нэг өөрийгөө авчихсангүй юм биш. Тэг ингэж явж байгаа энэ хөлний хүнийг эвгүй суудсан дээр л зүү тавьсан юм шиг байгаа. Одоо хөлөө нэг эвгүй ингэж чилж аваад гараа ингэж байгаа юм. Миний охин хөөжи тууч ингэж авахгүй юу? Бичиж. Ястай хата сумын тугаар нэг ярьж ийн имийг. За яа. Хаадах тооч юу? Хашааны хата. Яач гэж. Яаж чадваа бэ нэг юм ч одоо. Хүнээс тухтаагаад яаж чадваа юм чи? Хүнээс тухтаагаад маягдлаад наад юм чи яаж чадваа юм чи? Сумаараа ярьж даргүй охин өсөхгүй дараас нь гитээд байна гэж. Ойлооч юм чи. Ёо. Сая чаагаар яа. Вэ засаг дарагтаа уудаад нэг хапан бодлоо өсөж өгдөг. Тэгээд нийлээ би ихтэй юу гэж жоох ингэ ойлгохгүй юу? Ихсэн чинь ихтэй гинэ намайг. Юу гэх юм би чи? Яваад чи өшгөлтэй гэж бодсон юм шиг байгаа чаа. Энэ хөл хэцүү байна. Хажууд нь энэ ойрлож урд гарч хүүгээд ах юм. Чи хараа эмээтэйгээ гудмаар явахдаа сайхан зэрэгцээд яа. Тэсээ ингээ хажууд нь явж явах яаж вэ? Хөл муутай эцэг аваад явж байгаа харагдаж байгаа үстэй чи. Тэгээ цугтаагаа тавиул эмээ муу харагдаж штэ эмээ чи. За ээж тийш миний харагдсан өшгөлтэй байгаа юм шиг харагдаж байна. Юу өшгөлтэй байгаа харагдаж байгаа үстэй чи. Яг үнэндээ үл чихэр өгөхгүй явж байгаа байхгүй юу? Ёо. За гурав штэ. Тэгэж. сайхан мэдээтэй. За яахаа бэ? Хотуудын зонхны маань гуйж авах чинь. Одоо яана. Гойх болцсон уу? Яана өөрхийдөө. Энийгээ баярлаа. Хүндач гисүдэ. Баярлаа гисүдэ. Гисү. Баярлаа тохиндоо өөрхий чаваас. Би зэнгийн зааны гараар ороод байсан. Тэмөөч сайхан байсан. За одоо тэ яах вэ? Гисүдэ. Тэгээд одоо хоолонд мандаа хэлэхгүй юм уу? Би надад асуу Юугаар ингэ байгаад юм бэ таач. Яачаад байгаа юм бэ? Хадрын мөнгөийг хэмнээ дуусах зүй тавьж байна. Юу болохоо байгаа вэ? Эхний өдөр хэрэг цэгэн дээр хэрэг би хөдлөөд идчихсэн юм. Тэгээд хадрын мөнгөийг хэмнэж байна мэд үү? Тэгээд эхний өдөр хараад авчих зүгээр. ээж аваач. За одоо ингэ гайгүй болж байгаа юм. За одоо тэгээ яах вэ? Тэгээд ээж ёсанчлаа мэддгээрээ таал харьцахгүй бол битээс таагшгүй. Одоо тгий шүү дээ. Тэгээ биднийг таныг хараад бай. Гүшээ мөрдөр яг хараа тавьчихлаа хөөс. Банаа зүү аваад ирээчээ. Учираа зүү аваад ирчихлээ хөөе. Атасгүй. Хаава. Зүү аваад ирээчээ юм. Дооны суцсын дараа ицсэн юм биш. Дац дугаа өрдөд гүгээд үсэн. Энэ талаас хоёр дахь дооны суц мэдэж авлаа. Энийг мэдээд яах вэ? За ээж битэрийг өөрөөр орлоо. За миний хөш хоолоо хийж би хараа сууж. За. Хөөе. За. Имээ. Охин ч надад ингэж айдыг бэр боллоо штэ. За одоо яана хэцүүдээ. Баярлаа. Одоо бас гайгүй болж өөрсдөө хайртай хүнөө сонгодог болсон байж. Манай зүрх юусоо тийм байгаагүй штэ. Шууд хулгаалаад аваа явчихдаг байсан ш. Хулгаалагдаад явж байгаа замдаа бас давхар хулгаалагдаад яваад байгаа. Аюултай байсан шүү яавал толгойд юм углаад хулгаалаад аваа явна. Нөгөөдгийг авлаа, харсан өнтөө шууд сууж байгаа штэ. Үнэн бүрхэг амьдрал байсан нэ. Яна имээ. Хашааны хатгаа бах уу? За тэгэж явж ээжлэн өвөд чинь танилцсан даа. За. Имээ. За сайн байна уу? За. Манай найз залуу бэлгүүнэ. Би хамгаалах урлагийн одоо хэмжээний мастер. Мастер мондоггүй байна. Хэргийн эзэн.
Энэ хүүхдийн гид сарч юм. Хүүхдэд бомбог залгуулад. Энэ ч гоодаг таад. За тоглож байна. Та нарын яриагаар ярьж та нар тийм юм ярьдгийг байлээ хоорондоо. За. Тэр ээжтэй хэл. Одоо хүүхэд ирчлээ энэ төр гэдэг. За чи ч одоо яасан орой ирж байна вэ хүүмэн аа? Уг нэг муу ижитэй юм аа. Имээтэй юм аа. Аатай юм шүү дээ уг нэ. Монгол хүмүүс байна. Одоо яг хоёрын гар зүрөө зодох юм даа. За зүгээр бахаар хоёрын зодох юм даа. Гар зүрээ даа. Ой. Нико. Ой. Учич яаж вэ? Ой. Учич яаж вэ? Учич яаж? Гүн учич яагаад байгаа юм бэ чөөш? Яасан бэ нэ? Мэдхгүй нэг зодох гээд очихна гар зүрх гэсэн чи тонгочаад байгаа наадах чинь. Яаж цаад байгаа юм бэ? Үгүй. Чи яагаад байгаа юм бэ? Нэмэж яг урдаас өсгөх гээд ингэ яа. Оо. Би чам хэлээ мартчихжээ. Манай эмээг хөстө өгсөн юм аа. Оо имээ ууцлаа. Хөл муутааштай үгүй. Яа бацрооны яаж мастер төшгөл өчөөгүй бацроо. Би бүр ийм рефлекстэй болсон юм аа. Мэргэжлийн онцлог. Тий. Хэцүү юм байна. За одоо тэгвэл яах вэ? Оо миний яаж Хой. Очооч. Зүгээр л чи заа чи зүгээр аа. Яагаад вэ? Наад чи ингэдэг Яасан юу ингэдэг өвхөө гэсэн юм ээж. Үгүй шүү дээ одоо үгүй шүү дээ. Би эсвэл гойг авахгүй чи тий амар юм одоо. Яах чинь? Өгнөцтэй өгч байгаа шүү дээ бид нар. Бэ яагаад чи Мэдгүй наад энэ өөрөө ингэдэг. харин зүгээр хийж байгаа дөө. Чочгоор ингэдэг юм. Үгүй чи хамаагүй ойрхон багтаа зочооморгүй өгч. За. Ямар амар юм бэ одоо үтсэн амьдрал маань юу амар төгшөлтэй амьдрал гэх юм. Шүн муугаарч яаж бийцснаа бурхан минь одоо яана. За би нэг одоо битгий зочоорой заяа. За. Сайн байна. Яасан. Сайн надтай орж иж. Энэ орж иж. Үгүй чи яасан. Оо за. Би нэг шиг суугаад. Ёстой төртөө хүмүүс байна бас. За. Сайн байна уу та? сайн байцгаана уу. За сайн байна уу хүмүүс. За, танаа худууд болох хүмүүс байна. Ямар. Нэг ёс төр гүйцэх гэж явнаа. За тэгэлгүй яах вэ? Одоо тэгин штэ. Малгай толгой яас зүгтээ усан гоц юм уу юу юм. За тэнд бай. Аав тэнд бай. За. Настан буура урдуурчин гарчихгүй. Ирээ. За, Юу хөө зүгээ тавиасуу. за ингээд Буг намандаг нь манайд байна, булга зүүлэх нь танайд байна. Энэ хоёр эрднийгаа нийлүүлүүд эрдний Яанва уучлаарай минийхөө. За настан буура яаж ийна? Яанва санаадгүй хүүгээ яана. За би хүүгийнхаа авгаа гуйх гэж ирснээс биш ацруугаа өшгдүүлэх гэж ирээгүй штэ. Яанва уучлаарай минийхөө. Одоо яана. Ямар муухай гол цэг дээр нь авч байна. Яанва уучлаарай минийхөө. Йоо. За юу нэг энэ талаас гуйна. За уучлаарай минийхөө. За. За ингээд өшгөлгөн танаад байна, өшгдүүлэх Ой. Юу вэ чи? Ханах хойг саармагчдад авсан байж тээ чи. Би юу гооч аваа вэ? Хэн гоогаад байсан уу? Тийм. Хон байна уу? Гүй. Юу вэ? Бэ юу? Юу гооч? Булга авчирч байгаа булга оюулах гэдэг юм шүү. Тийм. Би оён штэ. Би булга оён штэ. Та юу хідээр оих уу? За бай за. Ярина. За бай булга оёх хэцүүтэй үнтэй. Дээр яах юм? Би юм хандаа нэг булган шүүм оюутах санаатай яваа. За. Дээр яах юм? Бугын ивэр зурх юм уу? Яах юм дээр? Юу хиттэй өндөр Литр 80-тай. Гүй. Юу дээ? Наад хүүчин буу мууган юм шүү. Бишээ мэдгүй авчир. Тийм штэ тийм. Бугын цусны ивэр байна уу? Тэр биш юу дээ чи? юу гоох гэдэг юм бэ? Манай охиныг одоо шууд хэлхээс. Тэгэл оюулах гэдэг юм уу? Оюулахгүй мó тэг хилээчтэй. Дими валаа уцаа цогцоод байгаа юм гэж. Хилээчтэй би. Нагруу бодод болчихдоо юм чи. Гүй ээж за өөрөө хэлхээс манай охиныг гуугаач ээ. Тийм. Яагаад байгаа юм бэ та гэж. Өө нэр тийштэй имээ минь тархин доторх бүх юм холигдтод үсгэсэн байж тээ. За ингээд уг намандаг нь манайд байна, булга зүүдг нь танайд байна. Энэ хоёр эрднийгаа нийлүүлвэл эрдний сайхан шижир асуулах юм байна. Охины чинь гуйж явнаа. Юу үнд оруулаач охиныгоо. Тийм. Гизүү байна. Гуугаад байна охины маань одоо ямар гизүү юм бэ? Нэлтэй, төртөө, зүстэй, мөнгөтэй, төгрөгтэй бүгдээр аль гуйж байна. Аль мундаг хүмүүс бүгд гуйдаа өчтөр орой сайхан самбуу гуйж явлаа.
Моораны наранхуу таван даандар содий гэдэг. Би чадахгүй гэж охиныгоо. Миний хань бэлгийн үг. Нилээ өндөр жаж охиныгоо бэ. Одоо гуйгаад байх юм уу? Өчтөр нэг өндөр туранхай борхоо ирээд гуйгаадас тэр хэн байв вэ? Өндөр туранхай нэг ташааны гадаа зогсоож юм да. Нүдэнд удаах өндөр туранхай бор. Барак Обама. Одоо гуйгаад байна. Одоо Миний хань бэлгийн юм бэ. Тэгээд нэг Медведевгээ залуу бензинээр содий. Чадахгүй. Одоо гуйгаад байх юм уу? Энэ дээлийн гадар үгүй. Ихэд энийг өгөхгүй аваа. За ингээд охины чинь гуйж явнаа. Марш. За тэгээд цаймаага хийж өгөөч юм. За. Астан буураагийн хөлгаар өвдөж. Одоо хөлгаар юу яа чи? Яах гэж баруун мөрдөр гараад таваад байдаг үлсээ. Яан утсан. Та нар ихгүй шүү бид үү? Яасан бэ минь? Та нар ихгүй шүү заа юу? Би бэр гоох гэж ирээд үшигдөөтэй. Гардууга зүү зоодсон. Минийхөө. Би гомдолтой. Яатаа гिचтэй минийхөө. Би гомдолтой цагтаад гомд гарган заа юу? Жахан бэ минийхөө ачуу. Хайда яасан хөө. Та ихгүй шүү заа юу? Яасан бэ? Та ихгүй шүү заа юу? Ээж минь дээ ээж. Учраа мэдхгүй хүүхэд шиг байх юм та. Сая би цагдаараа очиод ээжийг нөгөө 3 хоногийн баримтчилгаанаас нь судалуулаад аваад ирлээ. Бунаа толгоогоо яагаад хилээд байгаа юм бэ та? Мэдгүй тэр гашаанд байсан хүмүүс бүгдээр ингээд толгоогоо илтгэж шүү дээ. Тэгээ толгоогоо илтээд гээд ингээд зогсож байдаг шүү дээ. Ээж та одоо тэнд биш энд байгаа шүү дээ. Тий. За ээж таны нөгөө нэг дэслэгч нэг ийм юу өгсөн. Мөрдөн байцаагч нэг ийм бичиг өглөө танд хамаатай шүү ээж. Сонсоорой. За эргэн ариун даруй 2011 оны 9 сарын 19-ний өдөр бидээ их хэмжээний хүйтэн зэвсэг болох зүү авч явсан гэнэ. Таны тэр зүүгийн чинь цагдаа нар хүйтэн зэвсэг гэж ойлгох нь аргагүй шүү дээ. Тэгж байсан цагдаагийн албан хаагчид тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн өшөглөхийг завдан өрөлт аван зогссон гэнэ үү? Би хүүхээ би яац юм бэ гэж чиг бариад авсан шүү дээ намайг чинь. Ээж та өөрөө ингэж явдаг. Тэгээ дээрэс нь ямар амар хэлтэй. Би яац юм бэ гэж мэгээд. Тэгэхээр чи яг нэг өшөглөх гэж байгаа юм шиг харагдаж шүү дээ. Ард нь зогсож байсан цагдаа руу холын зайнаас 2 зүү шидсэн гинэ. Ой хүүхээ энэ 200 үдчихэж байгаа шидсэж гэж зогцсон шүү дээ. Яаж мэдх юм бэ ингэ зогцсон юм. Ээж та араа бүр тэнд зогсож байгаа цагдаа руу 2хон зүү шидэхдээ хоёулангийн ингэж амар ингэж мэнгэж зоогоод багтаа яа. Минжа юм уу хайш. За гих мэтчлэн жижигээр танхаарсан тул Монгол улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 21-р түвшин зааснаар 3 хоног баривчилсан болно гэж нээж. Жижигээр мэдсэн бол томоор танхаарчдаг байж. Ээж яаж сууж байгаа юм бэ та? Би яаж мэдээ бидний өдөртөө гашаад гаргаад ингээд суудрдаг юм шүү дээ. Бат хоорт чи яац мандигцээ. Би мисний эрэхтэй. Бид ингээд сууж яддаг шүү өдөртөө. Тэгтээ би яах вэ бас? Тэнд байсан хүүхдүүдэд ижигийнхэн оронд ижиг болж, эмээгийнхэн оронд эмээ болж, үг сургамж хайрлсан. Хүүхдүүдийг дуулж байлаа шүү хөөрхий. Сонсч байлаа намайг. Зүг шүү. Харин хэлчихлээ тэр мөрдөн байцаагч. Үнэхээр тэнд дутагдчихсэн үгийг таныг хэлж чадсан. Баярлалаа гэж хэлгүй яах вэ? За ээж. Бүр сайхан мэдээтэй. За юу вэ? Бодоттайгаа уулзраа олсон. Бодоод. Тэрнээс ч санаа зовж илээ. Баатар байна. Тэнд байхдаа хүн их юм боддог юм байна шүү дээ бас. За. Хайр 84 жил минь гээд одоо тэнцээ. Шалт ими үржтэй энтергээд эндээс гараад зөндөө юм хийндээ. Үнэхээр их юм боддог. Ухаант юм байна шүү дээ үн чинь бас. Баатар байна. За бодоо тэгээд бодоо. За тэгээд ингэсэн. За. Хормын үг нь 19-нд болох байсан шүү дээ. Тий. Тэгээд таныг баримтчилгаанаас судлагдсны дараа хийгээд хоошлууд баримтчилгаа гэж одоо хичнээн хэлдэг хүн амьдралдаа алдаад үзтэй юм чинь. Баримтчилгаа та нар намайг нэг нийгэмшүүлээд авчаачтай юм шүү. Баримтчилгаа гэдэг би муухай амьдралаа мартмаар байна шүү дээ. Тийм хамаа. Ээж. За тоглож юм аа тоглож байна. Найрч яахгүй юу та ээж зүгээр тэнд байсан зарим хүүхдүүд тэгээд дуурай ахгүй юу ээж юм.
За ээж одоо хурмын нэг тундаа болж байгаа орох уу бүгдээрээ? Одоо яана одоо намайг яваад ордог. Зарим намайг мэдгүй нь яах гэдэг хөгшин бэ гэж бодсон ш. За юу айцгаана гэж орхооч одоо. Одоо тэгэхээр юу яая? Энэ хөл ирвүү яталтай байна. Хоёр намайг өргөө торсон. Яриа болохгүй Яг би ээжээ муугаа харагдан Яана заяа. вэ нэг үс. Харин ээж өөш нэг санаа төрлөө. За. Сая таныг ингэ явсан чинь нөгөө адууч мужиг санаанд орлоо. За. Хоёул ээжигээ аваад сая гуруула ханьда адууч мужиг хийгээд ороод ямар вэ? Нэр тийш. Гой харагдан да. Аян тавьж байгаа. Гүн хөл мэддэггүй амрын биш үү? Тийштэй. Хой. За ингээ явцгаая. За хормод юм уу? Огныхоо хормод очоо. Ээж чам.